Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр Nana Banana гэж сүүлийн үед их шуугиан тариулаад байгаа AI-г үзье. За энэ маань одоо Google-ийн AI байгаа. За үүний тусламжтайгаар та зургийг төрөл бүрөөр одоо өөрчилж болно. За хэрхэн хийхийг одоо зааж өгье. За Nana Banana-г ашиглахын тулд та хоёр арга байгаа. Google AI Studio гэж бас ороод. За дараагийнх нь бас Google-ийн өөрийнх нь Gemini app орж ирнэ. Хэрвээ та Gemini руу орох юм бол та 2.5 flash гэдгийг сонгороо. За хэдүүлээ Google AI-аар нь одоо үзье. За Google биднэрт бас энийг ашиглах одоо prompt-уудын одоо загварыг өгсөн байгаа. Хэдүүлээ одоо тэрүүгээр нь ашиглаад үзье. За би тэгээд линкийг бас энэ description-д хийчин та бүхэн тэрийг хараарай. За эхлээд нь харъя. За энд болох дээр лого хийн гэж юм те. За энд одоо template гэж байгаа. Та энийг нь копидоод өөрийнхөө одоо дуртай үгээ оруулаад одоо брэндээ оруулаад ямар зураг гаргахаа одоо хийж болно. За хэдүүлээ одоо эдний загварыг одоо тушгаж байгаа учраас prompt гэдэг дээр нь очиод за prompt гэдгийг хэдүүлээ энэ чэнэс копидоод авчна. За ингээ копидоод авчлаа. За хэдүүлээ одоо Google AI дээр тушаад үзье. За ингээд үзье. За энэ daily за энэ буруу үг оруулаад ирсэн байна те. За хэдүүлээ энийг одоо delete-лчихье. Ягаад гэвэл тэр өөр үг оруулаад ирсэн учраас за дахиад хэдүүлээ paste-лээд явуулчихъя. За яг the daily grind гэд гаргаад ирсэн байна те. За хэдүүлээ энийг нь одоо download хийчихье. За тэгээ дараагийнх нь үзье. За хэрвээ та за энэ одоо бүтээгдэхүүний зураг авалтанд зориулсан. Ялангуяа та одоо мэрэгжлийн фото зурагч нар авахгүй гэх юм бол өөрөө одоо энэ хэмэд оюун ухааныг ашиглаад гаргаад ирэх нь. Хэрвээ та бас одоо маркетингийн постэр эдэр хийх гэж байгаа бол энийг хэрэгж болох нэ. За энийг хэдүүлээ копидод үзье. За гэхдээ хэдүүлээ энэ coffee mug гэдгийнх нь орно хэдүүлээ өнөртөө ус гэдээ оруулаад үзье. За тэгээд энэ coffee гэдгийн арилгаа. За тэгээд үзье. Яг л өнөртөө усны зураг гаргаад ирсэн байна те. За хэдүүлээ энийг нь download хийгээд авчи. За тэгээд одоо энэ нэмэх дээр дараа өөрийнхөө зургийг бас оруулж болно. За хэдүүлээ зургаа оруулчих. За энэ дээр одоо бичгтээ хэдүүлээ legend гэдэг үгийг нэмээд оруулчихаа гэд хэлчихье. За зургаа оруулаад та одоо текст нэмж болно. За тэрийг нь харъя. За legend гэд гаргаад ирлээ те. Ихэд гоё гаргаад ирсэн байна. За энийг нь бас download хийгээд авчи. За тэгээд дараагийнх нь зааврыг нь үзье. За энэ болох дээрээ та одоо эхнийхээ өөрийнхөө зургийг хийгээд дараа нь тэрэн дээрээ юм нэмж болох нь байна. Одоо тухайлбал одоо энэ чинь ингээ малгай нэмсэн байна те. За хэдүүлээ энийг нь копидж аваад за гэхдээ би нэг өөр зураг хийчихье. За энэ бид нар одоо муурны оронд хэдүүлээ эмхтэй хүнийг оруулчихъя. За энэ бүхэн дээр тийм wizard-ийн малгай өмсгөө гэдээ одоо хэлчлээ те. За яг л wizard-ийн малгай өмсүүлээд гаргаад ирлээ те. За тэгэхээр та өөрийнхөө одоо ямарваа нэгэн зурган дээр өөрчлөлт хийхээр байх юм бол за энэ Gemini Nana Banana одоо гоё одоо өөрчлөлтүүдийг ингээд хийж өгнө. За тэгээд дараагийнх нь харъя. За дараагийнх нь болох дээрээ за одоо энд одоо цэнхэр буудан байсныг энэ ч өөр те одоо бор өнгөтэй буудан болгосон байна те. За хэдүүлээ энийг нь копидж аваад гэхдээ та өөрөө одоо зураг хийх ёстой. За би зураг хийгээд хий. За би болох дээр офисын зураг хийсэн учраас энийг нь арилгаад за тэгээд энэ desk одоо юуг нь солиё гэд хэлчихье те. Энд байгаа ширээг нь солиё гэж хэлчихье. За за энд одоо юу ч өөрчлөөгүй мөртлөө за яг л одоо тэр энд bijсэн ширээг холдуулаад одоо өөрчлөөд
яг бидний гэсэн vintage юм одоо буудангаар өөрчлөө гэсэн чи өөрчлөөд гаргаад ирсэн байна, тийм ээ. За та одоо ямарваа нэгэн зургийг өөрчлөхөр байх юм бол их амархан байх нь. Та тэгээд энэ үлдсэн одоо бусад зүйлийг энэ хэвээрэн үлдээгээд зөвхөн энийг солио гэж одоо өгөгдлөө өгч болох нь байна. За бас сайхан л гаргаад ирсэн байна. За хэдүүлээ дараагийнх нь шалгая. За энийг нь үзье. За энд болох дээр за энэ эмэгтэй хүний зургийг оруулаад энэ палажийг одоо өмсүүлэх юм байна те. За хоёр зураг хийн гэсэн. За хэдүүлээ энийг нь копидод авчия. За тэгээд өөртөөхөө зургийг хийн. За би зураг хийгээд. За би ингээд бас хиймэл ухаанаар гаргасан одоо зураг хийчихье. За энэ бол одоо fashion одоо энэ зургийг гаргах гэж юм те. За энэ цэнхэр палаж гэдгийг нь шар болгоод биччихье. За тэгээд эхний зурган дээр байгаа бид нар бодох дээр эхнийх дээр модельд оруулсан учраас энэ first гэдгийг second болгоод сольчих. За одоо ингээд энэ хүүхний хувцсыг одоо солиулах нь байна. За бидний модельд одоо юм хар футболк цагаан өмссөн байна те. За тэгээд одоо энэ палачтай одоо өмссөн юм зураг гаргаж өгөө гэсэн байгаа. За яг л өмсүүлээд гаргаад ирсэн байна да тий. Царай нарай жоохон өөрчлөгдсөн байна. Гэхдээ яг л одоо моделийг тэр палаж өмсүүлээд гаргаад ирсэн байна. За бас их гоё гарсан байна. Хэрвээ та одоо хувцас зардаг бол одоо пүүз өмсүүлэх те өмд палаж гэдэг одоо олон юм хийж болох нь байна. За дараагийнх нь үзье. За энэ болох дээрээ за энэ лого энэ хүний хувцсан дээр нэмэх нь байна те. За хэдүүлээ энийг нь копидож аваад за энэ дээрээ тавиад за хэдүүлээ өөртөөхөө файлыг оруулна гэсэн. За бид нар одоо өөртөөхөө моделийн зургийг оруулаад за түрүүний анхны хийсэн энэ логоныхоо зурагтаа оруулчихъя. За тэгээд за энэ blue eyes гэдгийг нь одоо хасчихъя. Тэгээ энэ цэнхэр нүдтэй гэж байгаа. За ингээд үлдээгээд за тэгээд орхич. За энэ логог ингээд футболкн дээр нь гаргаад ирлээ те. Яг л гаргаж ирсэн байна. Яг хар өнгөтэй байсан шүү дээ те. Энэ хар бичлэгтэй. За энэ яг хар зурган дээр одоо хар тишёртэн дээр одоо ингээд цагаан болгоод яг гаргаад ирсэн байна. За бас л гоё л гаргаад ирсэн байна те. За өнөөдрийн видеог маань Dilbe брэнд маань ивент итгэж байгаа. За тийм учраас би одоо Dilbe брэндийнхаа зургийг одоо өөрчлөөд үзье. За хэдүүлээ дараагийнхаа зүйлийг үзье. За дараагийн зүйл маань хэдүүлээ автобусны зогсоол дээр одоо ямарваа нэгэн маркетингийн зураг ингээд тавьсан байдаг шүү дээ те. За тэрийг өөрчлөөд үзье хэдүүлээ. За би ингээ хоёр зургаа оруулчлаа. За тэгээд одоо промпто өгнө гэсэн үг те. За үзье. Яг солиод гаргаад ирлээ те. За энэ Dilbe-гийн логог нь өөрчлөөгүй байна. За монголоор бичснийг нь тансаг зөөлөн мэдрэмж гэдгийг үлдээсэн байна. Яг л гаргаад ирсэн байна. За энэ бол автобусны буудлын дээрх одоо реклам байсан байна те. За тэгээд ингээд солиод гаргаад ирлээ. За та бол хэрвээ маркетингийн албанд ажилладаг бол одоо AI-ыг ашиглаад бол та юу хийж болох нэ? За хэдүүлээ дараагийнхаа зүйлийг үзье. За Google-ийн заавар нь ингээд одоо дуусчлаа. За гэхдээ хэдүүлээ бас үргэлжлүүлээд юм үзье. За манай энэ видеог ивент тэгсэн Dilbe брэнд маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. За та бүхэн ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж Dilbe брэндийг одоо сонирхоод үзээрэй. За ер нь одоо ихэнх айлууд одоо Dilbe брэндийг хэрэглэдэг болсон байгаа. Ягаад гэвэл те одоо энэ ноодын цаас болон салфетик гэдэр нь ер нь одоо их зөөлхөн байгаа гэдгийг одоо хүмүүс мэдэрсэн байгаа. Хэрвээ та авах сонирхолтой байх юм бол бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа шүү. За тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй. За дараагийнхаа зүйлийг үзье. За та хүний зургийг бас өөрчилж болно. За хэдүүлээ тэрийг нь харъя. За би файлаа оруулах юм. За энэ охиныг 60 настай болгож өгөөч гэдээ оруулчлаа.
За тэгээ хар хийдүүлээ. За яг өөрчлөлт гаргаад ирсэн байна те. За хувцсыг арай жоохон өөрчилсөн байна. За тэгтээ ер нь бол тэгээд хөгшин болгоод за тэгээд яг байдлыг нь артлыг нь ерөөсөө өөрчлөөгүй байна те. Артл нь бол яг хിവэрэ 60 настай болгоод гаргаад ирлээ те. За та ингээд одоо зураг өөрчилж болох нь. За дахиад нэг юм үзье. За бид нар түрүүчийнхээ модельийг оруулаад за ер нь бол та ихэнхдээ англиар промптаа өгнө шүү. Тэгвэл илүү их сайн ойлгоно. За хэрвээ та одоо бичиж чадахгүй гэж бодох ч юм уу, буруу зүрүү бичиж магадгүй гэж бодох юм бол ChatGPT-гээ ашиглаад галаглаад бичээд тэрийгээрээ англи одоо промптоо гаргаж аваарай. За тэгээд энэ дээр хэдүүлээ энэ хүнийг одоо хажуу тишээ болгож өгөө гэд хэлээ. За модельгийн нүрийг өөрчлөөгүй байна. За яг тэгээ хажуунаас болгоод гаргаад ирсэн байна. Артлынхын зургийг нас өөрчлөөгүй. Ерөөсөө тэр чигээрээ ингээд бүр өөрчлөгдөхгүй гаргаад ирсэн байна, тийм ээ? Их сайхан гаргаж ирсэн байна. За хэдүүлээ одоо нэг өөр юм үзье. За дахиад нэг файл хийгээд үзье. За энэ маань Dilbey брендийн эко салфетик байгаа. За тэгэхээр энийг одоо ингээд солиод үзье гэд тавиад үзье гэд хэлээ те. За бидний оруулсан зураг маань энэ салфетик хэрэглэж байгаа энэ хүүхдийн зураг байна. За тэгээд энэ салфетикийг одоо ширээн дээр нь тавиад өгөө гэсэн. За ширээн дээр нь манай Dilbey брендийн зураг маань гараад ирлээ. За та одоо ямар ч төрлийн зураг оруулаад одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг тавья гэх юм бол ингээд тавьж болох нэ. За ер нь бол ингээд та энэ зургийг одоо яаж өөрчлөх болохоор боллоо. За хэдүүлээ одоо дахиад нэг юм үзье. За нөгөө People magazine байдаг шүү дээ те одоо сэтгүүл. За энэ дээр ч одоо жил болгон тэр жилийн хүн гэдэг ингээд гаргадаг шүү дээ. За хэдүүлээ энэ хүнийг тэр сэтгүүл дээр тавиад үзье. За бидний энэ Google AI дээр энэ токен нь дууссан байна. За тэгэхээр би одоо энэ Gemini дээр очие. За би тэгээ файлаа хийчихье. За энэ People сэтгүүлийн одоо нүүрэн дээр тавиад өгөө гэдээ одоо оруулчлаа. Бидний энэ моделийг. За тэгээ харъя. За яг л гаргаад ирсэн байна. Гэхдээ энэ одоо илүү жоохон юмнууд оруулсан байна те. Гэхдээ яг People magazine гэдгийг бас оруулчих. За энд бол яг нэг сайн гаргаж чадсангүй. Тэ? За би бас нэг өөр хийсэн байгаа. Тэгээ тэрийг та нарт харуулъя. Бас энэ охиныг одоо оруулахаар тэгээд одоо айгүй айтайхан гаргасан байгаа. Тэр зургийг одоо та бүхэнд харуулъя. За ингээд та бүхэнд ер нь бол энэ Gemini-гийн 2.5 Flash гэдэг модель те одоо хүмүүс энийг Nano Banana гэдэг дуудаад байгаа шүү дээ те. За энэ хэмэл оюун ухаанаар зургийг одоо төрөл бүрээр нь өөрчилж болохоор болчтой логого хийн. Ер нь одоо түрүүнд нь ихэнх хэмэл оюун ухаанууд маань үгийг гаргахтаа их муу байсан те. За одоо бол ер нь энэ сүүлийн үеийн AI-нууд одоо төрлийн зургийг одоо ингэж өөрчилж айтайхан одоо гаргаж ирдэг болоод байна. Энэ үгэн дээр бол та бүхэн харахад одоо ерөөсөө алдаатай юм алга байна. За та одоо бас саяны Google Gemini дээр гаргасан зургаа за мөн одоо ингээд видео болгож болно. За хэдүүлээ энэ Kling AI дээр видео болгоод үзье. Start гэдэг дээр нь өөрийнхөө зургийг оруулаад за мөн End гэдэг дээр нь одоо яаж бас видеого төгсөх вэ гэдгийг одоо оруулна. За энэ дээр нь дахиад нэг зураг оруулчих. За ингээд generate гээ. За хэдүүлээ үзье. Эхнийх нь гараад ирсэн. За дараагийнх нь үзье. За та тэгээд ер нь одоо зураг гаргачаад видео болгож болох нь байна.
Тэ энэ Kling AI-ийн нэг юм нь болохоор их зүгээр нь та одоо эхнийхээ зургийг оруулаад сүүлд нь яаж дуусгах вэ гэдгээр ингээд оруулж болно. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг өгөр дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.